Би өөрийнхөө амьдралд маш их хайртай. Яа тэгэхээр аав ээж минь өнөөдрийг хүртэл намайг өсгөж хүмүүжүүлэхдээ хүнээс дутуу эргэтэнтэй төрүүлээгүй, хүнээс дутахаар зүйлтэй өсгөөгүй л дээ. За тэгээд одоо бол надаа аав ээж хоёр маань байна. За газар дээрх ганц хайртай охин дүү маань байна. Нагц дүү минь би илэг бүтэй амьдарч байна. Заман дээрээс нь найз хүн маань байна. Маш том хүсэл мөрөөдөл байна. За надтай цуг хүсч мөрөөдөж байгаа дүүнер маань байна. Тэр нь миний амьдралд дутуу зүйл нэг ч байдаггүй. Тийм болохоор би эндээ маш их дуртай. Өөрийнхөө амьдралд маш их хайртай. За би шоу явуулж эхлээд одоо бол яг 4 жил болж байгаа. 4 жилийн өмнө 2013 онд анх сонирхож эхэлж байсан. Тэр үед бол над ямар нэгэн зорилго байгаагүй. Хүсэл тэмүүлэл гэдэг зүйл байгаагүй. Бусдаа л адилхан өглөө босоод хичээлдээ явдаг. Оюутан байсан. За тэгэл өдөр нь найзуудтайгаа уулздаг, гадуур явдаг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар өдрийг ингээл ямар ч үр дүнгүй шоу өнгөрөөдөг байсан. За ингээд манай охин дүү бас оюутан байж байгаад нэг өдөр шоу сурж ирээд надад зааж өгсөн. Тухайн үед надад их сонирхолтой санагдсан таахалтай. Зүгээр л сонирхож штэ тэр чинь. За тэгж байж байгаад их санаандгүй байдлаар шоу айгүй хүчтэй сонирхож эхэлсэн. Манай нэг багш шалгалтаас өмнө чи наашаага 1 минутанд дэвлүүлчих юм бол би чиний дүнг хэд ч байсан хамаагүй зүгээр шууд 150 өгье гэдэг ам гарч исэн. Тэр багш гол төлөвлөсөн хийж өгч байгаа юм л да. Тэгээд 14 хоногийн хугацаа байсан. Би тэр хооронд юм сурах хэрэгтэй гэж шалгалтандаа бэлдэж байгаа юм шүү дээ ухаандаа бол. Тэгж жагаад 1 минут дотор бол эвлүүлж чадсан хамгийн анх. Тэгээд тэрний дараагаар бичлэг үзээд тухайн дэлхийн рекордыг Феликс Зендексгээд Австралийн тамирчин 5 цагийн 66 секундэд эвлүүлсэн амжилтаар эзэмшиж байсан. Тэр бичлэгийг үзэл шоконд орчихсон. Би цаашдаа Монгол улсад шок мэрэгжлийн төвшөнд хөгжүүлэх зорилготой. Энэ удахгүй монголчууд дэлхийн рекорд эзэмшдэг. Дэлхийн хаач очиод тэмцээнд ороход нөгөө монголчууд ирчих гэж айх хэмжээнд хүртэл хөгжүүлнэ гэсэн зорилготой байдаг. Дан ганцын зорилгоос гадна өөрөө бас тэр хэмжээнд хүрэх. Өөрөөсөө гадна одоо тамирчтай яг тэр хэмжээнд хүрэх ийм зорилготой. Ер нь бас үүнээс гадна ерөнхий боловсролын сургуульд ядаж нэг шооны анги байдаг байгаасаа гэсэн мөрөөдөл байдаг. Магадгүй нэг өдрийн маань биедэх байх гэсэн бодолтой байдаг байгаа. Шоу бол спорт, оюуны спортын хүнд төрөл гэж би боддог. Яагаад гэвэл одоо би өөрөө 4 жил хичээлж байгаа. Гэхдээ дэлхийн хэмжээнд ч юм Азийн аврагын хэмжээнд хурж харахад чадаагүй байна л да. Тэгэл ерөнхийдөө 4 жилийн өмнө ингэж сонирхож эхлээд за яг эхний 1 жил нь ерөнхийдөө сонирхлын хэмжээнд явж байсан. Тэгээд сүүлийн 3 жилийн үед бол ерөөсөө миний амьдрал дээр чигээрэл шоу. Өглөө босоод шоу, өдөрч шоу, оройч шоу. Нэг юм асуулт сонсч байсан юм. Та яагаад их нэртэй хайртай вэ гэдэг хүний асууж байгааг. Яагаад? Яг энтэй адилхан баг л та. Шоу гэдэг энэ зүйл өөрөө намайг одоо тодорхойлж байгаа. Би энэ зүйлд хайртай. Зарим нэг хүмүүс намайг шоу одоо чиний эхнэр юм уу гэж асуудаг. Тэгэхээр яг ийм болтлоо шоуг сонирхсон. Шоу эвлээд хүний ураг тарих маш өндөр түвшинд хөгжих боломжтой. Энэ би шоу эвлүүлж эхлэхээс өмнө миний IQ 2 оронтой байсан. Шоу эвлүүлээд ямар ч тийм IQ-гийн дасгал хийгээгүй зөвхөн шоу эвлүүлжсэн 2 жилийн дараа үзэхэд 3 оронтой бол орсон байсан. Тэр энэ талаас ш тэр хүний амьдралд хэрэгтэй байдаг. Стресстэй үедээ ч гэсэн шоу эвлүүлэхээр тайвширчдаг. За шоу эвлүүлээд надаа ямар үр өгөөчтэй байсан бэхээр энэ бол ямиг аливаа зүйлийг олон талаас нь хардаг байсан. Хүний одоо нэг зүйлийг ганцхан өнцгөөс хараад байх биш. Олон өнцгөөс хараад за ер нь ингэж болох юм байна да. Нэг ажил хийх боллоо гэхэд маш олон талаас нь хардаг ч юм уу те. За дээрээс нь төлөвлөж сурж байгаа юм. За тэгээд хамгийн чухал зүйл бол ерөөсөө тууштай. Ерөөсөө нэг зүйл сонирхоод нэг зүйл бариад авах юм бол яг тэрний хардаас суудаг. Им сэтгэлийн хатыг өгсөн. За тэгээд дээрээс нь анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурсан. Ямар нэгэн зүйл анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг. За тэгээд хамгийн чухал зүйл нь сууц сурсан юм байна.
Тэ нэг гараар хөвлөдөг. Улсын рекорд одоо 1351 секунд байгаа. Тэрийг бас би эзэмшиж байгаа. Гэхдээ мегмарт орж маань бол яг унсан чанараараа бол илүү сайн оюутан залуу байгаа. Хөлөөрөө хөвлөх одоо дэлхийн рекорд 20 секунд байгаа шүү дээ. Хөлөөрөө 20 секунд тэгэхээр хөлийн эрхээ урвал ингэж татна гэж байхгүй л тэ мэдээж шог ингэж эргүүлэх гэж байхгүй. Тулаад түшээд явчихдаг. Одоо манай Монголд бол Эрдэнэ Манлах гэж залуу байгаа. Монголын оюутан академи шооны багш. Сүүлийн үед их сонирхож байгаа. Одоо минут дотор эвлүүлж байгаа. Хөлөөрөө. Энэ хөлөөрөө би чинь нэг их сонирхдаг. Хай нэг үчих нэг 10 минут орчих. Айгу эвгүй юм чинь. Яаж эргүүлэх учраа болохгүй. Гараараа бариад нэг хуруунд дээр ингээ газ хөдлөгч байгаа юм шүү дээ. Хөлийн орнууд гэж хэлээд байдлахгүй шүү дээ. Дуу сонсож ганцаараа юм бодож алхах их дуртай. Нөгөө хүн алхахаар ч нэг шин санаа орж ирдэг гэж. Ер нь шооны үед нөгөө Монголд одоохондоо хараахан бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаа болохоор ч тэр юм уу. Шин шинэлэг хүний санаанд орно зүйлүүдийг хийх шаардлага хэрэгцээ их байдаг. Тийм болохоор яаж хөгжүүлэх үү, одоо юу хийх үү гэсэн бодол байнгын толгойд эргэлдэж идэг. Гэтэ мэдээж бас шооноос гадна миний хувийн амьдрал өрнөж байгаа аав ээж гээд хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй бас яаж цаг гаргах вэ? Ер нь ирээдүйн амьдралдаа зорж байгаа зорилгодоо яаж алхам болохоор багаар ч гэсэн хүрэх үү гэд ингээд ер нь бодох юм уу? Дан ганц шоо миний сонирхол бол биш л дээ мэдээж. Шооноос өөр сонирхдаг зүйлс байна. Сүүлийн үед шатар сонирхож эхэлж байгаа. За тэгээд дээрэс нь ер нь жоохон аялах дуртай болоод байгаа. Энд тийм байгалийн эзэлтэй зөндөө очих юмсан. Чөлөө цагаараа ерөнхийдөө нөгөө байнгын их хвчлээ өглөөний 6:20 гэж босоод 7:30 хэд ажил дээр өрөөнд дээр ичдэг. Ингээ бэлтгэлээ хийж байгаа. Тэгэл орой нэг 9 цаг гэж гараад гэртээ бараг 11 гэж ярьдаг. Одоо ялангуяа нөгөө дэлхийн аврагын тэмцээнд орох гэдэг болохоор сургалтын хажуугаар өөрөө ингэж бэлтэж байгаа. Тэгээд амралтын өдрүүдээр гадуур гармаар их санагдаад болж байгаа сүүлийн үед. Хотоос гарч чадахгүй байгаа ч гэсэн хот дотроо байж нэг агаар сэлгтэй шиг газар очиод үзчих юмсан гэдэг. Одоо хамгийн ихний эзэн зайсан толгоос л ихлээд явж байгаа да. Иргэдээ тэрж мэлж рүү. Саяхан бас нэг найзуудтайгаа цанжин болтгийн тийшээ явсан. Яг агаар сэлгэнд гарсан бас их гоё. Тэр нь хүний амьдрал одоо миний гартаа холцсон байгаа шоо шиг юм олон өнгөтэй, олон нүдтэй байдаг болов уу гэж би боддгийн. Би одоо энэ холцсон шоог хараад эвлүүлэхдээ аргачлал ашигладаг. Тэгэхээр хүн яг энэтэй адилхан би шоог эвлүүлдэг шиг хүн өөрийнхөө амьдралыг эвлүүлэх ёстой болов уу гэж дотор боддгийн юм да. Эргэж харах юм бол дурггүй. Яагаад би аз жаргалтай байдаг юм болоо? Хамгийн гол зүйл маань бол магадгүй би маш их мөрөөдөгч байна. Зарим нэг хүмүүс намайг гайхдаг байж болох юм. Би өглөө болгон гэрээсээ гараад автобусанд суугаад явахдаа автобусанд оруулж хөвчөө зүгээр шоогоо гадаа суудаг. Зарим нэг хүмүүс ингээд хараад байгаа надад бол анзаардаг. Зарим нэг хүмүүс сонирхоо, зарим нэг нь тоохгүй ингэ явж л байдаг. Гэхдээ зүгээр өөр өнцгөөс ингэ хэрвээ миний оронд би өөр хүнийг тэгж харсан бол хобби сонирхолтой ч юм хүн өөр өнцгөөс харах байсан байх л та. Гэтэл би яг л ингээл амьдрал явж байгаа ш. Ер нь бол автобусанд их бэлтгэл хийдэг. Тэгээ энийг яг юу хэлэх гээд байгаа юм хэрэг би ингийн л амьдрал дуртай. Бүхэн ингийн байгаасаа том зоригтой гэхдээ ингийн. Дэлхийн аваргын тайзан дээр дэлхийн рекорд хийж байгаа гэдгээр ч юм уу төсөөл ийм зүйлээс би урам аз жаргалыг мэдэрдэг. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ би гадаадын өөр юмар аялаа явж байна те. Аялаа явах зуураа бас нэг тэмцээнд ороод төрүүлчихэж байна.
Нэг иймэрхүү байдлаар ургуулж төсөөлж бодох юм айгүй их байна л да. Энэ төсөөлөл гэдэг зүйл чинь өөрөө ямар нэгэн баригдах хэмжээс байхгүй. Тийм болохоор иймэрхүү зүйлээс ирчүүч аваа яваад байдаг болохоор би их азралтай байдаг. Яг энэ яг өөрийнхөө энэ бодол шиг хүмүүс ихсэн амьдралд байнгын хайртай байгаасаа гэж боддог. Яг тэр өнөөдөр гадуур стресстэй бухимдсан хүмүүс айгүй их явдаг. Хүмүүсийн нэгнээс гал цаг олж харна гэдэг их ховорхон болсон байна. Ялангуяа сүүлөө. Гэтэл тухайн хүн адаглаад одоо дэлхийд дээр Монголоос өөр улсад гэхэд гадаа годомжинд хонж байгаа хэрэг хүмүүс байна. За дээрэс нь гэтээ орой очиод хэвтэх ор хэмжилгүй хичнээн хүмүүс байна тийм ээ. Элэг бүтэн ээж аавгүй хүмүүс хэрэг байна. Тэрийг бас хай нэг залуучууд минь ялангуяа бодож үзээсэй гэж боддог. Facebook сөхөл ордог хай нэг хахаар зарим нэг хүмүүс өвчмөр байна ч гэдэг юм уу. Нэг тийм их утарсан постууд их оруулсан юм. Тэрийг хараад нэг талаараа жоохон эмнэх нөгөө талаараа жоохон харамсалтай төгдөг л дээ. Яагаад тэгэхээр бидний өнөөдөр далаагаас алслагдмал цунами болохгүй газар хөдлөлт багтай дайм байлдан болдгоо тэсрэлт болдгоо буудлага болдгоо газар амьдарч байна. Гэтэл одоо яаж юм тэгэхээр Парис Франц хүртэл одоо сүүлийн байнгын мөргөлдөө үүсэж байна. Шингэний орнууд хүртэл одоо хил гал айгуу чангагдсан байна шүү дээ. Бид нар яагаад ийм 50 улсад амьдарч ийж амьдралыг тэгж хүзээ ядах ёстой юм болоо. Би нэг баг зэрэг гайхаж явдаг. Ер нь бол шоо 6 талтай 12 талтай гэдэг олон талтай байна. Яг энэтэй адилхан өөрөөр өнцгөөс амьдралыг хардаг, өөрөөр орчинд өсч хүмүүжж байгаа, өөрөөр хэл соёлтой хүмүүс хорвоо дэлхий дээр амьдардаг. Тэгэхээр энэ хүмүүс эргээд эцсийн төлөвийн зорилго нь шоо эвлэрээд дуустдаг шиг хүн болгоны амьдрал яг л шоо явж байгаа юм шиг сайн сайхан болоод дуусах хэрэгтэй юм болов гэж боддог. Тэгэхээр нэгэн тал адилхан бүгдээрээ л шоотой зөвлөж авч үзэх юм бол би хүмүүсийг өдөр адилхан амьдралын төлөө зүтгэдэг, аргачлалыг нэрж хайдаг, өөрийнхөө амьдралыг зөв замаар, зөв аргачлалаар авч явдаг байгаасаа л гэж боддог. Шаг ямар ч аргачлалгүй буруу юм гэх юм бол хэзээ ч хэлэхгүй. Яг тэрнтэй адилхан бүх хүмүүс зөв бодолтой байгаасаа л гэсэн энэ төслийн хэлтэй байна да. Би өнгөрсөн 12 сард хуучин ажил дээрээс шоо явуулж агаад 497 секунд нийлүүлж ирсэн. Яг л утасны холилдоор штэ. 497 секунд чинь 5 секундаас богино хугацаанд нийлүүлнэ гэдэг. Анх чинь миний нэг өмөрөд 566 секунд байсан бол 497 секундэд нийлүүлчихэд тайвширч чаддгүй юм билээ нэг хэсэг. Би бүр цаанаас ингээд салгалаад байгаа юм чинь шоконд орцсон гэх юм уу да. 5 секундаас доош хугацаанд нийлүүлнэ гэдэг бол айгүй амар мэдрэмж их олон дахин тийм мэдрэмж авах юм бол магадгүй зүрхээр явчих вэ гэж хүртэл бодож байсан. Гэтэ яг тэмцээн дээр дэлхийн рекорд явуулах юм бол магадгүй тэр шинэ минээр хүрэхгүй байх л та. Бушуухан гэртээ армаар санагдах.